өдөр тутамдаа тархитуулж яадаг. Хинд вэ гэхлээр статистикэнд. Ягаад гэхлээр одоо Facebook ороход ч юм уу, зар сурчлагаа үзэхэд ч юм уу, ер нь ном уншиж байхад тийм банкийн статистик судалгаа явж яадаг штэ. Тэгээд мэдээ судалгаатай байгаа нь зөв ч гэсэн тухайн судалгааг зөвөр ашиглаж гин үү? Эсвэл тухайн судалгааг ашиглаж агаад таныг тархитаад өөр буруу ойлголт өгөх гээд байна уу гэдэг бол бүр маш нарийн тусдаа судлах үйс шинжлэх ухаан бараг болцсон гэсэн. Тэгээд өнөөдөр бүгдээрээ таныг хэрхэн 10 янзаар тархитаж байгаа талаар үзэх болно. За эхний арга. Альва судалгааг хийхэд судалгаанд оролцох хүмүүс хэрэгтэй штэ. Тэгэхээр тухайн хүмүүсээ буруу сонгосон судалгаа л хамгийн их ажиглагддаг. За жишээ гэх юм бол та ажил дээрээ танай ажил 10 ажилтнтай гэж бодъё заяа. Тэгэнгүүт 10 ажилтны 8 нь эмэгтэй, 2 нь эрэгтэй байдаг гэж бодъё л доо. Тэгэнгүүт та Монголын дундаж компани 80% нь эмэгтэй ажилтнтай гэж хэлж болохгүй тий. Уул нь болохгүй. Гэхдээ хүмүүс тийм одоо аргаар хүмүүст буруу ойлголт төрүүлдэг гэсэн үг. Тэгээд энийг хөвчлэн нөгөө нэг эмийн сурчлагаа ч юм уу, альва гоо сахны бүтээгдэхүүн ч юм уу тийм одоо үр дүн амлсан судалгаан дээр маш их ашигладаг. Одоо наад цагийн жишээ гэх юм бол О зардаг хүн. За анаа Ог хэрэглэсэн хүмүүсийн одоо 100% нь шүднийхэн цоорол нь багассан гэж хэлж болох байхгүй юу? Тэгэнгүүт тэр хүн судалгаа хийхдээ 10 хүнээс 10 шүд нь ямар ч цооролтгүй, ямар ч асуудалгүй 10 хүнээс асуугаад үр дүн гаргацсан гэж болно гэсэн үг. Тэгэхээр тухайн судалж байгаа хүмүүсийн тоон хэр байна? Одоо хэр өөр амьдралын түвшинтэй хүмүүсээ нэрүүл мэндийн шаардлага нь хэрэг гээд тухайн судалгаанаас хамаарат маш нарийн байхгүй бол судалгаа буруу гарах магадaltaй. Буруу гарсан судалгаагаар таныг тархитах магадaltaй гэсэн үг. За дараагийн арга болонгууд бүр миний хамгийн их хардаг арга. За тэр нь алангууд дундаж гэдэг үг заяо. За яадаг вэ гэхлээр Монголын дундаж цалин одоо 2 сая болоод ихсжээ гэдэг ч юм уу тий. Дундаж өрхийн хорлого тийм ээ гэсэн мэдээ icon цэг имэн дээр ч юм уу гарангууд доор нь зөндөө олон хүмүүс хаана тийм байгаад байгаа юм бэ гэж ууралж орж ирдэг. Тэр хүмүүсийг бол ерөөсө буруутгах аргагүй. Яагаад тэгэхээр дундаж гэдэг ойлголт, медиан гэдэг ойлголт хоёр төсөөр. За дундаж нь юу гэсэн үг вэ гэхлээр за А Б, В гэсэн 3 хүн байлаа гэж бодъё л доо. А хүний цалин 150 мянга. За Б хүний цалин 50 мянга. В хүний цалин 100 мянга. Тэгэнгүүт тэр гурвын дундаж цалин 100 мянга гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо тэрийг сонссон В-ийн хувьд бол үнэн санагдах ч гэсэн А, Б-ийн хувьд амар шударга санагдана. За эсвэргээрээ медиан гэж юу гэсэн үг вэ гэхлээр одоо энийг олон хүнтэй жишээнээр авч үзье. Одоо анги 20 хүүхэдтэй гэж бодъё. За 20 хүүхдийн 5 нь A сурдаг. За 3 нь F сурдаг. Бусд нь одоо B, C сурдаг бол тухайн ангийн медиан B, C сурдаг болчихно гэсэн үг. Тэгэхээр одоо ихэнх хүмүүс тэр нь шудраг санагданаа гэсэн үг. Одоо чинь Монголын нөхцөлд олонгууд цалингийн нот хэмжээгээр цалинж байгаа хүмүүс маш их ирнэ. Эсвэргээрээ одоо бүр маш өндөр цалин авч байгаа хүмүүсийн тоон бас маш их. Тэгэхээр ингээд нөгөө дундарлаж гарч ирж байгаа цалин ихэнх хүмүүсд таалагдахгүй байх магадлал нэг гэсэн үг. Тэгэхээр бид дундаж гэсэн үгэнд маш анхааралтай хандах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Дараагийн арга болонгууд тийм нарийн сүртэй тоо ашиглаад хүмүүсийг хуурах явдал. Одоо жишээ нь одоо Монголын сурагчдын дундаж Е-шийн оноо нь одоо 658, 179 гэхэд илүү сүртэй сонсогдох уу? Эсвэл 650 гэхэд илүү үнэн сонсогдох уу? Ихэнх хүмүүс бол 675, 58 гэсэн тийм олон сүртэй харагдах тоог нь сонгодог. Тэгээд энийг болонгууд хүмүүс буруугаар ашиглаад одоо ганц 2 тоо нэмдэг ч юм уу нэг тийм ойролцоо тоог одоо хідэн цэгээр тасалж тоо нэмээд таныг хуураад илүү тийм өөрийнхөө судалгааг бодиттой мэд харагдуулж магадгүй гэсэн үг. За дараагийн аргыг болонгууд ихэвчлэн одоо хямдрал дээр ч юм уу эдийн засаг дээр ч юм уу тоотой амин дээр их ашигладаг. Тэр нь юу юм гэхлээр хувь 100%, 200%, 300%, 80% гэл ярьдээ штэ. Тэгэнгүүт маш сүртэй сонсогддог. Ягаад ч юм 80% гээ хэлчингүүд 80% дахин сайжруулна гэхлээр нэг юм 80 дахин ихсэж байгаа юм шиг мэдрэмж тархинд өөрөө ирэхгүй төрөөд байдаг. Тэгэхээр тийм юусоо байхгүй. Жишээ нь Нью-Йорк Таймс болонгууд ихэнх ажилчдынхаа цалин 20% хассан юм байна л да. За тэгчээд дараа жил нь болонгууд
5% буцаад нэмсэн гэж байгаа. Тэгэнгүүт хүмүүсийн тархинд ч юм уу шууд бодонгууд за 20% буруулчаа буцаага 5% нэмж байгаа юм чинь 15% багассан гэж бодож магадгүй. Гэхдээ анх одоо 100% байсан цалин 20% хасагдаад 80 болсон. Тэгэнгүүт 85% нэмэгдээд одоо 15-аас хамаагүй их тоо болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүмүүсийн бодож байгаа шиг цалин 15% багасаагүй эсрэгээрээ хамаагүй ихээр багассан гэсэн үг. Бас нөгөө хувийг ашиглаад өгөн тоглоом хийх тохиолдол маш их байдаг. Одоо магадгүй нэг компани гаргасан ашиг нь 3% байсан гэж бодъё. Тэгээ дараагийн жил нь 6% болоод өссөн гэж бодъё л доо. Тэгэнгүүт тайлан дээрээ 2 дахин өссөн гэж хэлхийн оронд 3%-аар ихсэн гэж хэлждэг. Тэгэнгүүт нэг юм 3% гэхлээр маш жоохон сонсогдоод эсрэгээрээ 2 дахин гэхлээр илүү сонсож байгаад тэгэнгүүт тэрийг ашиглаад илүү их тийм ашигтай ажиллаагүй мэт харагдаж чаднаа гэсэн үг. Дараагийн арга болонгууд яг юутай харьцуулаад байгаагаа хэлэхгүйгээр тийм хоосон зай үлдэх арга гинэ. Одоо жишээ нь ямар нэгэн тийм эрүүл мэндийн ч юм уу бүтээтгүн авлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт нэг бүтээтгүн дээр 25% илүү их уураг агуулсан гэж биччихдэг. Тэгэнгүүт яг юунаас илүү уураг агуулсан юм? Яг ямар юмнаас илүү юм? Өсгөж бүтээгдэхүүн юм уу, өмнөх бүтээгдэхүүн юм уу, жижиг савлганаас юм уу гэх мэт тийм тодорхойгүй хэрнээ хальт харангууд энэ чинь илүү уургатай мэн гэсэн мэдээл төрөөд тэрийг авах болчдөг. Тэгээ одоо энийг бас маш их ашиглаж байгаа зүйл нь юу юм гэхлээр одоо вейпэн дээр ч юм уу те вейп хамаагүй багт хийдэг гэд адилхан хортой гэдгийг хэлэхгүйгээр өөр илүү хортой зүйлийг олоод тэрнтэйгээ харьцуулаад хоргүй мэд харагдуулах аргыг ялангуяа маркетинг дээр одоо бараан дээр хүнсний бараан дээр маш ихээр ашигладаг. За 6 дугаар таныг одоо тархитж байгаа арга юу вэ гэхлээр юм холбоогүй зүйлийг яг холбоотой юм шиг хэлждэг. Одоо магадгүй та шинээр гидсний юм зохиож байгаа лаборатори ажилтан гэж бодъё л доо. Тэгэнгүүт та яг судалгаа хийгээд үтсэн чинь таны ийм ерөөсөө ингээд гидсний өвчилж байгаа гэсэн баталгаа гаргаж ирч чадахгүй судалгаа одоо бичиж гэхлээр чадахгүй гэж бодъё. Тэгсэн чинь эсрэгээрээ таны гаргасан юм чинь одоо 10,000 ширхэг бактерийг устгах чадвартай байлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт та эмнийхээ хайрцаган дээр 10,000 бактерийг устгах чадaltaй эм гэж бичдэг гинэ. Тэгэнгүүт хүний тархинд өөр ирэхгүй за энэ ингээд бактери устгаж байгаа юм чинь эзний өвчлөл таараа биш дээ гэсэн бодол өөр ирэхгүй суучдаг. Тэгэл яг үндэ бол тэр бактери устгах уу байна уу бол эзний өвчнөд ямар ч холбоо байхгүй. Тэгэхээр нэг тийм ойролцоо сонсогддог гэх юм уу юмыг ашиглаж агаад огт байхгүй үр дүн амлах тохиолдол байд юм байна. За дараагийн арга бол бүр ингээд байн гарч ирдэг. Бүр ялангуяа нөгөө наад чиг фэйсбүүкээр маш идэвхтэйгээр хүмүүстэй хэрэлдэх үед гарч ирдэг. Одоо хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа заяа. Энэ болонгод корреляц каузатив хоёрын ялгаа. За жишээ нь нэг судалгаагаар тамхи татдаг хүүхдүүд одоо илүү муу сурдаг гэсэн судалгаа байлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт нөгөө тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага ч юм уу те тэрийг юу гэж ашиглаж болох вэ гэхлээр чи тамхи татгаа болох юм бол хичээлийн чинь үр дүн сайжрах шүү гэж ашиглаж болно. Гэтэл яг үндэ энэ худлаа болчихно. Яагаад тэгэхээр ямар шалтгаан болоод ямар н үр дүн болж байгаа тооцоод хэцүү болж байгаа байхгүй юу? Магадгүй муу дүн аваад тэрнээсээ стресстэй тэгээ стрессээ тайлах гад тамхи татчихж болно. Тэгэнгүүт эндээс муу дүн авах нь тамхи татах шалтгаан болохгүй болчих байгаа байхгүй юу? Эсвэл энэ хоёр зүгээр л тийм тохиолдлоор тамхи сурлаг хоёрыг холбоцсон байж болно. Эсвэл нөгөө нэг амьдрал дээр ямар нэгэн зүйл байлаа гэд хүн болгон тэр нь адилхан байна гэсэн үг биш аахгүй юу? Одоо жишээ нөгөө нэг пост яваал идэв штэ 10 жилдээ дунд сурдаг байсан хүүхдүүд л одоо сайн явж гээд тэглээгээд бүх одоо дунд сурдаг хүүхдүүд сайн явна гэсэн үг биш аахгүй юу? Эсвэл нөгөө нэг одоо Стив Джобс ч юм уу те Марк Цукерберг коллеж хайсан гэж байгаа л амир гарууд мотивацийн лекц уншаад байдсан штэ. Тэглээгээд коллеж хаялаагээд чи том одоо тех компани CEO болохгүй гэсэн үг. Тэгэхээр нэг жигшээг барьж аваад бүх хүн тамааруулах нь бас эндхийн нэг жигшээ алчна.
За сүүлийн 3 арга болонгууд ихэвчлэн зурган дээр төвлөрж байгаа. За энэ зурган дээр болонгууд тооны хичээл дээр ихэвчлэн XY гэсэн тийм график зураг үздэг штэ. Тэрний Y-ийг ашиглаж агаад одоо үр дүнгээ илүү сүртэй харагдуулах арга байдаг. За энэ дээр би жишээ зураг харуулчих. Тэгэнгүүт аль нь илүү орлого олцсон юм шиг харагдчихна. Шууд хараад хэлэнгүүт зураг Б илүү тэгж харагдчихагаад тэр яг тэрхүү аргыг ашиглаж агаад хүмүүс одоо өөрийгөө илүү мундаг байгаар харуулах магадлал байдаг гинэ. За 9-р техник нь болонгууд зарим тохиолдолд ийм график чарт ашиглаж мэдээлэл өгөхдөө яг юу гэдгийг хэлэхгүйгээр өнгөрөөчдөг. Нэг л амар өсөж байгаа график харуулдаг. Тэгсээр нэг юу өсөд байгаа нь тодорхойгүй ч яг юунаас л байгаа нь тодорхойгүй ч юм уу гэх мэтээр тодорхойгүй тийм график үзүүлж нэг л амар өсөж байгаа зүйл харуулж одоо хүнийг хуурах тохиолдол компаниудын хувьд маш их байдаг. За хамгийн сүүлийн арга болонгууд одоо яг иймэрдүү төрлийн зургаар харагдаж байгаа тийм чарт ашиглаж байгаа тохиолдолд ийм дөрвөлжин зураасаар үзүүлэхийн оронд зураг ашиглацдаг гинэ.